Services дээр тавтай морил Нора байна. За дахин нэгэн бичлэгээр уулзж байгаадаа маш их таатай байна. Тэгэхээр өнөөдөр амлсан ёсороо бидний бодол мэдрэмж хэрхэн үүсдэг тухай ярилцъя. За бид нөр өөрсдөө өчүүхэн хүчгүй мэтээр мэдрэх одоо цагтаа байж чадахгүй байх мөн ингээ бяцлах хийх гээд суухад төвлөрч чадахгүй байх амьдралын асуудлууд илүү том болоод маш их юм стресстэх энэ төр бол ерөөсөө л бидний хэд мэдрэгшсэн байгаа мэдрэлийн системтэй холбоотой байдаг. Тэгээд яагаад бид нар одоо цагтаа төвлөрч энэ амьдралын амтыг мэдэрч чаддаггүй юм бэ гэдгийг мэдрэлийн систем болон зүрх судасны систем тарих зүрхтэй холбоод яг физик бие дээр буулгаад ирж ярихаар биднэрт өнөөдөр илүү ойлгомжтой болно. Тэгэхээр угтаа бол бид бүхэн нэгэн ухамсар гэдэг. Тэрхүү нэгэн ухамсарт энэ ертөнцийн бүхий л дата мэдээлэл хадгалагдаж байна байдгаа гэж ойлгох хэрэгтэй те. Тэгэхээр бидний сүнс юу юм бэ гэхээр тэрхүү нэгэн ухамсараас одоо өсөрсөн очим аа. Харин тэрхүү бидний тэр сүнс маань бол өнгөрсөн амьдрал бүхий л incarnation буюу ямар амьдралаар яаж явж исэн гэх мэтийн одоо олон дата мэдээллүүд тэрхүү сүнсэнд минь байдаг. Тэрхүү олон дата мэдээлэл хүний бие дээр бууж хүн буюу mind body soul гурвын комплекс болон энэхүү гурав туршлагаж иж суралцаж бүх зүйлийг мэдрэхийн тулд сүнс хаана бож ирдэг вэ гэхээр хүний тарих зүрхээр фильтрдэгдэж орж ирдэг. Тарих зүрхээр фильтрдэгдэж өөрийн тэрхүү их дата мэдээлэл гэрлийн хүчийг багасгаснаар л бид нар биет хүн болж төрөх боломжтой. Бидний сүнс юу юм бэ гэхээр гэрэл гэж яриад байгаа тийм. За тэгвэл энэ тарих зүрх хоёр маань их онцгой зүйл байх нэ. Бидний зүрхийг бол сүнсний суудал гэж үздэг. Тэгэхээр бид нар одоо яагаад одоо цагтаа төвлөрж байж чадахгүй байгаа юм бэ гэхээр ерөөсөө тэр мэдрэлийн систем буюу бодлын давхаргыг давж чадахгүй байгаа. За мэдрэлийн систем гэдэг нь яг юу юм бэ гэхээр мэдрэлийн систем бол тархины үргэлжлэл, таны бүх биеэр тархсан таны бүх гол эрхтнүүдтэй холбогдсон. Хоорондоо байнгын сигналыг цахилгаангүйдлээр ингээд өгөлцөж авалцаж байдаг. Тэгвэл зүрх судасны систем юу юм бэ гэхээр таны судас бол таны зүрхний үргэлжлэл байдаг. Бидний мэдрэлийн системийн үйл ажиллагааны үр дүнд биднэрт энэ одоо мэдрэгдээд байгаа бодлууд ирдэг. Харин зүрх судасны үйл ажиллагааны үр дүнд бидний сэтгэл хөдлөл мэдрэмжүүд үүсдэг. Тэгэд энэ хоёр заавал холбоотой байдаг. Бичлэгийн төгсгөлд бүр ойлгомжтой болоод эхэлнэ. За тэгэхээр тарих мэдрэлийн систем хоёр бол ердөө нэг зүйл ах нь. Зүрх судасны систем зүрх хоёр бол нэг зүйл ах нь. Тэгэхээр тарих мэдрэлийн систем бол илүү ир энергитэй. Ерөөсөө биднийг амьд үлдэх аюулгүй байлгах байдаг. Харин зүрх судасны систем бол илүү эмгтээлэг энергитэй зөвхөн бодлын бус ертөнцөөс халиулж бид нарыг одоо урсгалтанд орж урсгах боломжтой болгодог ийм систем байдаг. Ямар нэгэн бодол орж ирэхдээ маш чанга хүчтэй биднэрт ойлгомжтой орж ирж идэг. Энэ нь юутай холбоотой вэ гэхээр мэдрэлийн системийн сигналууд нь цахилгаангүйдэлтэй яг ижил байдаг учраас бодол бол бичил цахилгаангүйдлүүдээ гэж ойлгох хэрэгтэй. Тархинд сигнал өгж байгаа. Түүний үйл ажиллагааны үр дүнд л одоо бид нэр бодоод сэтгэхэд чадаад байгаа тийм. Харин зүрхтэй холбоотой мэдрэмжийг яг ийм зүйл мэдрээд байна гэдгээ тайлбарлахад заримдаа бид нэр бэрхшээлтэй хэцүү яг юу мэдрээд юу хүсээд байгаагаа мэдгүй өөрийнхөө сэтгэл хөдөлгөөнийг мэддгүү. Тэгэхээр сэтгэл хөдлөл илүү соронзон байдаг учраас шууд одоо тийм чанга байдаггүй. Энэ хоёр маань нийлээд цахилгаан соронзон орныг бүтээж байдаг. Тэрхүү цахилгаан соронзон орныг бид нар аура гэж нэрлэдэг те. Аура буюу бид нарыг одоо ингээ 360 тойрсон байдаг энергийн бүрхүүл байдаг. За таны аура ямар давтамж дэлгөөнтэй байгаагаас хамаарат одоо таны бодит байдал ямар байх вэ гэдгийг чинь шийдэгддэг те. Бодит амьдрал дээр та юуг татах вэ гэдэг шийдэгддэг. Тэгвэл товчхондоо зүрх судасны систем, мэдрэлийн систем хоёр нийлээд бидний аураг бүтээдэг бол аура маань бидний бодит байдлыг бүтээдэг. Харин мэдрэлийн систем эмзэгснээрээ бидний бодит байдал замбраагүй болж байдаг. Анхнаасаа мэдрэлийн систем яагаад эмзэг болчтой юм бэ гэхээр одоо мэдээж энэ хотын хэв маягтай те бид нар асар их хэмжээний дата мэдээлэл донд амьдардаг. Мэдрэлийн систем рүү юу дата мэдээллийг оруулаад байгаа вэ гэхээр бидний 5 мэдрэхүү оруулаад байгаа тий. Сонсох, үнэртэх, харах, амтлах, мэдрэх гэсэн энэ 5 мэдрэхүүгээр бидний мэдрэлийн систем рүү дата мэдээлэл оруулаад тэр нь тархинд байнгын боловсрогдож ил ухамсарт болоод байгаа энэ олон процессын үр дүнд биднэрт мэдрэгдээд байгаа зүйл бол бидний бодол. Харин мэдрэлийн системийн үйл ажиллагаа 95% талдуур явж байдаг те. Энэ мэдрэлийн систем ажиллаж байгаа учраас л одоо
бие махбодын том гол эрхтнүүд шимт хичээлээ авах гэх мэт бид нэр аюулгүй амьд явуулж болоод байгаа. Тэгэхээр одоо бид нэр байгаль дэлхийгээсээ холдоод хит их дата мэдээлэл донд амьдарч байгаа. Тэгээ утсаас өглөө дата мэдээлэл за утасгүй байлаа гэхэд гудамжаар явхад л дүүрэн зарын самбар гэх мэт одоо энэ бүхэн чинь дата мэдээлэл байгаа. Тэгэхээр бидний мэдрэлийн систем бол үргэлжийн хит их өндөр ачаалттай явсан байдаг. Хит их өндөр ачаалт донд байж идэг. Тэгэхээр хит их өндөр ачаал гэхээр мэдрэлийн систем бол яг энэ тогны утастай адилхан цахилгаан гүйдлийг дамжуулдаг утастай адилхан байдаг. Байнгын халалт өгчихсөн явж идэг гэсэн. Мэдрэлийн системийн утас маань халалттай явж байгаа үед 5 метр хүүгээр орж ирж байгаа бүх мэдээллийг ерөөсөө аюул юм байна гэж үзээд тэгээд бидний одоо энэ уур бухимдал стресс үүсээд байдаг. Онцгүй, таагүй, дандаа сөрөг бодлоод орж ирээд байдаг. Тэгэхээр энэ бол ерөнхийдөө өөрийгөө хамгаалж байгаа механизм. За мэдрэлийн систем хит их ингэж өндөр ачааллыг үүсгээд халаад эхлэхээрээ юу болдог вэ гэхээр зүрх судасны систем өндөр ачаалттай ажиллах шаардлага гарч ирдэг. Мэдрэлийн системийг болохоор шинжлэх ухааны үг хэллэгээр яриад явбал ойлгож, тогтоож, өөрөө амьдрал дээр хэрэгжүүлэхэд жоохон төвөгтэй байдаг учраас одоо 4 элемент дээр яри манайхаа. Тэгэхээр мэдрэлийн системийг бол гал элемент, амьсгалын системийг агаар элемент, зүрх судасны системийг ус элемент, мөн биднэрт байдаг лимф болон ясны системийг газар махбод гэж ойлгох хэрэгтэй. Тэгэхээр мэдрэлийн систем хит их өндөр ачаалал үүсгэж байна гэхээр тэр халалтыг болиулахын тулд зүрх судасны систем буюу усан махбод маань өндөр ачаалттай ажиллах шаардлагатай болж байна. Тэрхүү хаалтуудыг усал хүргэн шүү дээ. Бид нэр 5 метр хүүгээрээ нэг зүйлийг мэдрээд, хараад, сонсоод үзээд гинт ингээд уур хүрээд дүрлцээд мэдрэлийн систем өндөр ачаалж эхлэнгүүт ингээд биеэр маш хурдан цусгүйгээд нүүр рүү халууд үгээд улаах ичих шинж тэмдгүүд ингээ илэрдэг те физик бие дээр. Тэгэхээр энэ бол яаж ийнэ гэхээр зүрх маш хурдтай ажиллаад ачааллаад өндөр халалтыг үүсгээд байгаа мэдрэлийн системүүдийг хөрөх гэж оролдож байгаа үйл ажиллагааны үр дүнд одоо нүүр улаах, дэшээ халуун шатах гэх мэт ийм мэдрэмжүүд орж ирж байна гэсэн үг. За үүнээс гадна бидний мэдрэлийн систем өөрсдийн гэсэн хэлбэрчлэлтийг үүсгэсэн байдаг. Энэ нь юу гэж вэ гэхээр багтаа одоо бид нар ямар нэгэн байдлаар траума авлаа те бидний одоо 3D амьдрал тохиолдож байгаа үйл явдлуудад ер нь энергийнхаа хувьд intensity гэж байдаг, хүч гэж байдаг те маш хүчтэй тохиолдох experience туршлагууд байна, үйл явдлууд байна. За хүч султай ч гэсэн бас өндөр гэмтлийг үзүүлдэг үйл явдлууд байдаг. Хүч ихтэй experience туршлагууд нь юу юм бэ гэхээр аваар осолд орох, хайртай дотны хүнээ алдах гэх мэт нэлээд экстрим зүйлс байдаг. Эдгээр нь болохоор одоо энергийн хувьд хүч маш ихтэй, мэдрэлийн системийг өндрөөр гэмтээдэг. За харин сэтгэл зүйн одоо трауманууд те ич хүртэй байдалд орох, яг хэрэгтэй үедээ хайраа авч чадаагүй, хажууд нь хин нэгэн байгаагүй гэх мэт иймэрхүү үйл явдлуудын мэдрэлийн системд ирэх хүч нь багч гэсэн бидний зүрх судасны системийг эмзэгшүүлсэн байдаг. Тарих зүрх хоёр хоёлоо тустай ой санамжтай, хоёлоо одоо бидэнд тохиолдож байгаа энэ үйл явдлуудыг сансан байдаг. Тэгэхээр одоо тэрхүү үйл явдлын intensity буюу тэр хүч нь бага байх тусам зүрхэнд илүү хадгалагдаж үлддэг. Тэр хүч одоо аваар осол хайртай хин нэгний алдах гэх мэт аимшигтай хүч нь одоо их байх тусмаа бидний тархинд хадгалагдаад бидний одоо мэдрэлийн системийг хэлбэржүүлчихдэг. Тэгээ тэр хэлбэрчсэн мэдрэлийн системийн үр дүнд тарих хүртэл ингээд өөрийн гэсэн өөр хэлбэрийг олж байна. За энэ хэлбэр нь яагаад вэ гэхээр за тэр трауманы дараа хэлбэрчсэний дараа ийшээ нэг зүйлийг хиймээр байдаг те таныг барьж хориод байдаг. Наа чи аюултай. Бидний мэдрэлийн системийн гол үйл ажиллагаа бол биднийг аюулгүй байлгах те. Тэрнээс бид нарыг одоо ямар хаусанд амьдарч гинөө, ямар машин унж гинөө гэдгийг хамаарахгүй мэдрэлийн систем хит эмзэгшсэн бүх зүйлийг аюул гэдэг сигналыг өгөөд байгаа үед бол одоо за би нэг бүжгийн дугуйланд яваад өөрийгөө хөгжүүлчих юм уу те. Ийшээ нэг сургалтанд суугаад өөрийгөө хөгжүүлчих юм уу гэдгийг одоо хүлээж авч чадахгүй. Тэгэхээр мэдрэлийн систем бол энэ зүйл гээд олон spiritual хүмүүс болон одоо тарих судлаач, сэтгэл судлаач нар ингээд тайлбарлсан байгаа. Гэхдээ одоо бас өөр нэг өнцөг нь бол мэдрэлийн систем буддизмаар юу юм бэ гэхээр сав. Ерөөсөө бидний багтаамж, бидний аз жаргалыг мэдрэх, стрессийг дааж чадах чадвар юм аа. Тэгэхээр зарим хүн бид нар ингэж ярьдаг савн дүрсэн одоо юу ч хэлсэн ойлгохгүй хүлээж авч чадахгүй байна те. Одоо
одоо бид нар одоо зөндөө олон мэдлэгийг ингээд аваад spiritual сүнслэг юмнуудаа сонсоод заримдаа ингээд сонсож чадгаа болчдөг те. Тэгэхээр таны мэдрэлийн систем тэнд ингээ хамгаалтыг үүсгэсэн байна гэсэн үг те. Үүнээс илүү дахиад мэдээлэл хэрэггүй одоо болно. Халалт үүсээд байна гэдэг сигналыг өгөөд байгаа учраас энэ одоо таны сав дүүрээ дахиж орж ирэхгүй байна. Тэгэхээр энэхүү савны хэмжээг бас бид нэр томруулж болдог. Тэрхүү трауматай хит эмзэгшилтэй мэдрэлийн систем альваа зүйлд ямар хариу үйлдэлүүдийг үзүүлдэг тухай ярих юм бол та хэд минь одоо илүү бүр ойлгомжтой болоод өөрийнхөө мэдрэлийн систем ямар төвшөнд ямар хуу байгаа юм бэ гэдгийг ойлгоод эхэлнэ. За ер нь альваа нэгэн зүйлийг мэдрэлийн систем маань аюул гэж үзсэн бол дөрвөн төрлийн response буюу хариу үйлдэлийг гаргаж идэг. Энэ бол энэ дөрвөлээ автоматар хийгдэж идэг үйлдэл гэсэн үг. Тэгэхээр ямар дөрөв юм бэ гэхээр flight, fight, freeze or fawn гэдэг ийм дөрвөн автомат үйлдэлүүдийг гаргаж идэг. За энийг жишээтэй хариулах амар болно. За бид нар одоо ингээ мөнгөтэй болмоор байна. Сайхан хаусанд амьдрмаар байна гэл ингээд яриад байдаг гэж бодъё л та. Энэ бол бидний хүсэлтэй. Тэгвэл энэ хүсэл яагаад биелэхгүй байгаа юм бэ гэхээр энэхүү хүсэл нь бидний мэдрэлийн системийн даах чадвараас ихтийдсэн байгаа учраас энэ хүслүүд биелэхгүй байгаа. Тэгэхээр нөгөө автомат түрүүний хэлсэн дөрвийн аль нэгийг хийнэ гэсэн үг. За яг хаустай болох баяжих те энэ нэг бизнесийг эхлүүлээд хийчих юм бол өөрөө одоо олонний өмнө ингээ гараад ярьчих юм бол те тэнд нэг хүнтэй очиод уулзчих юм бол за харилцааны тал дээр те тэнд нэг хүнтэй очиод танилцчих юм бол илүү сайн сайхан хань ижилтэй болох гээд өөрөө жоохон нэг хүчин шармаалт гаргаад бүжгийн дугууланд явчих юм бол гой биетэй болоод өөртөө илүү ихтэй болох гээд байдаг. За гэтэл яагаад эдгээрийг хийж чадахгүй нэ гэхээр энэ дөрвөн автомат үйлдэлийг гаргаад байгаа. За flight буюу тухтаах үедээ болохоор бид нэр шалтгаанууд бодлоор орж ирж идэг. За одоо ингээл би завгүй шүү дээ. Урдах амьдралаа яа гэж ээж гэх мэтчлэн те. Fight буюу тэмцэх үедээ бид нар яадаг вэ гэхээр тэр үйл явдлынхаа одоо бүхий л болж бүтэхгүй зүйлсийг нь харж тэдгээр нь бодлоор орж ирж таныг хориглож хүлж идэг. За энэ хоёрыг бол ингээ ялгаж мэддэг их хвчлэх хүмүүс. За fight юм уу flight би цухтаагаад тэр зүйлээс айгаад цухтаачлаа. Эсвэл би энэ зүйлийг ингээд дотроо буруу шаагаад буруу өнцгөөс хараад ийн гэдгийг бол таньж мэдж чаддаг. Freeze, fawn хоёрыг бол ялгахад жоохон хэцүү хүндрэлтэй байдаг. Freeze буюу энэ хүлдэж байгаа үед яаж вэ гэхээр танд ямар амьдралаа өөрчлөх алхам боломж гарч ирлээ те. Тэр үед аль шийдвэрийг гаргахгүй байсараагаад ямар шийдвэр гаргахгүй байсараагаад цаг хугацаа авсараагаад өнгөрүүлчихдэг. Шийдвэр гаргаж чаддаггүй. Ерөөсөө ямар сэтгэл хөдлөл бодол орж ирэхэ болждаг тэрнээс. За харин fawn буюу энэ долгинох people please хийх үйлдэлийг гаргахтаа яадаг вэ гэхээр ямар нэгэн сайхан боломж гарч ирэх сайхан зүйл тохиолдлоо те. Уул нь бол үйлдэлээ хийж чадаад байдаг. Тэр нь жоохон буруугаар ирэх гээд эхлэх үед тэр үйл явдал дээр хитрхи их attachment наалтангүй үсгээд айж эхэлдэг. За энэ боломж надаас явчул яана гээд тэгээд тэрхүү айдсан дээрээ дөрөөлөд хит их өөрөөгөө зориулаад хит их тэр зүйл нь алдагдчихгүй байхгүй болчихгүй гэж бодоод people please буюу хүмүүсийг гуйдаг, долгондог, өөрөөгөө хүсэр хаях гэх мэт иймэрхүү үйлдэлүүдийг хийгээд байдаг. За тэгээд эдгээр автомат үйлдэлүүд гараад ирэхээр дагалдаад юу болдог вэ гэхээр coping mechanism гэж бид нэр үүссэн байдаг. За одоо амьдралаа өөрчлөх боломж гарч ирлээ те. Fight, flight, freeze, fawn энэ дөрвийнхээ аль нэг нь хийчлээ. Зүгээр нэг хийгээд өнгөрөөдөггүй араас нь coping mechanism буюу өөрийнхөө жинхэнэ мэдрэмж зүрх сэтгэлээсээ холдуулах зүйлсийг хийж эхэлдэг. Ихэвчлэн түгээмэл байдаг зүйлсийг одоо дурдвал сериал буюу олон ангитай кинонуудад их донтцсон, гар утасны донтолт шопинг хийгээд хэрэггүй зүйлсийг худалдаж авдаг, бас мөн хэтрүүлэн иддэг гих мэтчлээ. Эдгээрийг ер нь түлхүү хүмүүс coping mechanism буюу нэг өөрийгөө аюултай байна да. Гуниг ганцаардал зүрх судасны систем тэрхүү мэдрэмжүүдийг үүсгээд эхлэх үед мэдрэлийн систем буюу одоо таны тархич нь таныг автоматар удирдаад эдгээрийг одоо хийлгэдэг гэсэн үг. За тэгэхээр таны мэдрэлийн систем хит мэдрэгшилтэй байна уу гэдгийг та яаж мэдэх юм бэ гэдэг би шинж тэмдгүүдийг одоо хэлье. Хэрв та шалтгаангүйгээр альва зүйлд яардаг, хийгээд эхлэхэд төвлөрч чадахгүй байх, шалтгаангүй түгшдэг, таны толгой өвддөг, migraine гэдэг бас өвчин байдаг те мэдрэлтэй холбоотой. Энэ за мөн мэдрэлийн системийн өвчнөөр онцлогдсон гар хөл нь дийлэнхтэй хүйтэн яваад идэг бол энэ бол таны мэдрэлийн систем өндөр ачаалттай байна. Dysregulated байна гэж ойлгох хэрэгтэй. За тэгэхээр мэдрэлийн систем дээр бол одоо хоёр гол зүйл гарч ирнэ. Бичлэгнийхэн хамгийн гол хэсэг рүү орох чинь мэдрэлийн системийг тайвшруулах
мөн хүчин чадлыг нэмэх гэсэн хоёр шаардлага биднэрт байгаа. За тайвшруулах дээр болохоор бид нэр түрүүний хэлсэн агаар мах бодийг ашиглана. Мэдрэлийн систем бол гал, зүрх судасны систем бол ус, амьсгалын систем бол агаар, газ болон лимфийн систем бол газар. Тэгэхээр энэ дөрвийг бүгдээрээ мартахгүй байж байгаа манайхаа. Тэгэхээр мэдрэлийн системээ нэгдүгээр бид нэр тайван хэвийн байдалд нь оруулах хэрэгтэй. Хоёрдугаар талаар бид нэр хүчин чадлыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Дотоод тэр хүчин чадал ямар зүйл рүү энерги их зарцуулаад байна тэрийг олж мэдэж хүчин чадлыг нэмэх хэрэгтэй. За сүүлийн үед бас нэг сонирхолтой сүнслэг хүмүүс юу гэж ярьж байна гэхээр гигээр л бол ерөөсөө мэдрэлийн системийн апгрейд буюу мэдрэлийн систем одоо тэлэх өндөр ачааллыг хүлээж авах чадвар юм аа гэж хэлээд байгаа тийм. Мэдрэлийн системийн одоо багтаам цай, мэдрэлийн систем төсвөртэй таны тэр цахилгаан гүйгээд байгаа утас төсвөртэй байвал энэ бол тэгж амархан шалбарахгүй, амархан олон зүйлийг ингээд аюул юм байна гэж ойлгож хүлээж аваад байхгүй шүү дээ. Та өмнө нь ийм бичлэгнүүдийг харж л байсан баг. Тэгээ яг хажууд зодон зохион болоод хүчирхийлүүлдэгдээд байдаг. Гэвч эрэгтэй эмэгтэй хүмүүс хажуугаар нь дув дугаа өнгөрч ийсэн те ямар сони юм бэ эднэр яагаад ингэ тусалсангүй вэ гэж бодож л байсан баг. Гэвч энэ нь болохоор тэр хүмүүсийн багын траума те тэр мэдрэлийн системийг нь хэлбэржүүлсэн байгаа траума мэдрэлийн систем нь үүнийг аюул гэж хүлээж аваад байгаагаас болоод одоо тэр хүлдүү мэт үйлдэлийг гаргаад юу ч мэдрэхгүй юу ч бодож чадахгүй тэндээс ингэ зайлс хийгээд цухтааж байгаа ийм холилдсон хариу урвалуудыг гаргаж ийна гэсэн үг те. Тэгээд тэр хүн чинь дараа нь одоо мэдрэлийн системийг тайвшаад гэртээ хараад эхлэхээрээ бодно. Тэрэндээ жоохон шанална өөрийгөө буруутгана. Тэгэнгүүтээ нөгөө копинг механизм нь ажиллаад идэх, кино үзэх, хуцаа оролдох гэд өөрийгөө сатааруулах маягтай эдгээрээ хийдэг. Ерөөсөө юм цикл лупн дотор орцсон байдаг аа. Тэгэхээр тэдгээр хүмүүсийг бол буруутгах аргагүй. Нэгдүгээрт мэдрэлийн систем нь үүнийг аюул гэж мэдэрч байна. Хоёрдугаар тэр мэдрэлийн систем бол тийм үйл явдлыг даах чадваргүй байна гэсэн. Тэгэхээр гигээр л бол ерөөсөө тэр тайван мэдрэлийн систем нэгдүгээрт хоёрдугаарт өндөр ачаалал тэр баяр баясгал стрессийг өндрөөр даах чадвар юм аа гэж ойлгох хэрэгтэй. Тэгэхээр зөвхөн ганцаарнгийн мэдрэлийн системийг авч үзэж болохгүй. Хүний бие махбод бол олон системээс тогтсон юм маш комплекс бөгөөд ухаантай зүйл гэдэг тийм. Мэдрэлийн систем болоод зүрх судасны систем хоёр маань гал ус хоёр юм бол энэ хоёр мах бодийг юу балансыг нь олж өгч чадах вэ гэж бодох хэрэгтэй. Тийм юу балансыг нь олж өгч чадах юм бэ гэхээр агаар мах бод энэ хоёрын балансыг олоход тусалдаг. Тэгэхээр агаар гэдэг нь болохоор ерөөсөө бидний амьсгалын дасгал. Таад маань ингээ анзааруул бидний стресстэй, яарсан, амьдралын хэв маяг төргүү үед одоо яаж амьсгалтгаа хүртэл мартаад амьсгал энүүхэн эндэл ингээ давхцсан явж идэг. Мэдрэлийн систем өндөр ачаалал үүсэх үе болгондоо амьсгалын дасгалыг хийж сурах хэрэгтэй. Ухамсартайгаар анзааргаа авчираад одоо би ингээд гүн гүнзгий амьсгалах шаардлагатай байна. Би айгүй стресст орж ийн. Миний мэдрэлийн систем өндөр ачаалалтай байна гэдэг энэхүү анзааргыг авчрах хэрэгтэй. Тэгэхээр энэхүү мэдрэлийн системийг тайвшруулдаг амьсгалын дасгал ямар байдаг вэ гэхээр амьсгал авч байгаагаас гаргаж байгаа нь илүү урт байж иж мэдрэлийн системд одоо аюулгүй гэдэг тохиог өгдөг. Энэхүү амьсгалын дасгалыг тусдаа цаг гаргаж хийхээс илүү та яг стрессцэн, бухимдсан, төвчрсэн, ажлын ачаал их үедээ л хийж сурах нь одоо бидний үнэмлэхүй зорилго байдаг. Тэгэхээр энэхүү дасгалыг яаж хийдэг вэ гэхээр 4, 7, 8 гэдэг тоонуудыг цээжлэх хэрэгтэй. Дөрвийн тоонд одоо амьсгалаа аавна. 1, 2, 3, 4, 7-гийн тоонд төгжин 6, 5, 4, 3, 2, 1, 8-ийн тоонд гаргана 7, 6, 5, 4, 3, 2, 1 гэд. Тэгэхээр 4-ийн тоонд авлаа, 7-гийн тоонд төгжлээ, 8-ийн тоонд амьсгалаа гаргаж байна. За яг энэхүү амьсгалын дасгалыг хийх үед таны биендх агаар мах бод итгэвчээд таны тэр хит их үерлээд байгаа сэтгэл хөдлөл хит их ачааллаад байгаа гал мах бод хоёрын балансыг нь барьж өгдөг те. Яг гал ус хоёрын тэнцвэрийг мэдрэлийн систем хит их өндөр ачаалал үүсгэх үед болохоор бидний бие махбодын тэрхүү ус элемент буюу сэтгэл хөдлөл бас дагаад үерлээд хит их болоод эхэлдэг те. Тэгэхээр энэ хоёрыг балансжуулдаг зүйл бол ерөөсөө агаар буюу энэхүү амьсгал байдаг шүү гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэгээд бясалгал хийхийн өмнө ч юм уу гэртээ тайван аюулгүй орчинд бол амьсгалын дасгалыг санаж хийхэд амархан байдаг. Хамгийн гол нь энийг хизээ хийх ёстой юм бэ гэхээр өндөр ачаалалтай үедээ л санаж одоо мэдрэлийн системээ тухай бүрт нь тайвшруулж авах нь маш үр өгөөжтэй байдаг. Тэгэхээр энэхүү амьсгал 4, 7, 8 гэсэн энэхүү амьсгалын дасгалаа 3 удаа хийх хэрэгтэй. 3 удаа хийхэд ганцхан минут шаардлагатай байдаг.
Тэгэхээр та өндөр ачаалттай үедээ энийг хийгээд үзэхэд бол амьдрал дээр шууд мэдэрнэ. За би одоо сая сүүлд өөрийнх нь жишээн дээрээс ярих юм бол өөр өндөр ачаалттай ухаан санаагүй явж байгаад машина буруу газар тавиад хүний машиныг хаасан байсан. Тэгэд ядж итл нуцсных нь дууг хаасан, буруу харцсан. Энэ машин урагшаа гараа явчих юм байна. Урд нь боржуур байхгүй гэж бодсон байсан. Тэгсээ чинь өөрөө би бүр маш өндөр ачаалттай явж ирсэн л та. Тэгээд тийм учраас буруу хараад тийм буруу болчмгүй хүнд одоо ядаргаа төвөг болоод тэгсээ чи тэр хүн маань одоо маш их бухимдалтай 20 удаа залгацсан байсан 20 минутын турш. Тэгээд би уцаа аваад ингээд ярьсан чинь маш их урд бухимдалтай байсан. Тэ одоо ингээд бөө юм болно гэ. Тэгээ би яг өөрөө тэр хүнтэй гараал за одоо ингээд нөөрлөлтөндөө яанда гэж боддохоосоо өмнө за энэ ерөөсөө миний мэдрэлийн систем хит их өндөр ачаалттай байгаа учраас би өөртөө энэ үйл явдлыг татж байна гэдгээ ойлгож ухаарад харахаасаа өмнө яг энэ амьсгалын дасгалаа лифтэн тахта хийсэн байхгүй юу. Тэгсээ чинь тэр хүндээ уучлаарай би таныг урд чи боржуур байгааг харсангүй гэдээ айгу тайвилсан. Тэр хүн маань ингээд өөдс бүр хитгэн секундын өмнө гал шиг авалсж исэн хүн маань зүг зүгээр болоод за ойлголоо гэж бит хоёр одоо ямар ч сайхан хэрүүл уруулгүй салж чадсан. Тэгэхээр энэ бол одоо их жижиг жишээ мэт боловч мэдрэлийн систем маань ерөөсөө Улаанбаатар хотоороо их өндөр ачаалттай явж байгаа. Тэнгүүтээ бид нар маш их бие биен рүүгээ ингээ уур бухимдлаа яаж бие биенийхээ өдрийг их онцгой болгож идэг те. Гэхдээ энэ маш юм бичил зүйл мэт боловч цаагаараа таны бүх мах бодий чинь одоо тэнцвэргүй байдалд оруулж идэг. Ганцхан гал гэдэг мах бодол бид нар удирдах чадахгүй хахад бусад бүх мах бодит одоо ингээд нөлөөлж идэг. Тэгэхээр мэдрэлийн системийн тайван байдал маш чухал. Тэгээ би тэрхүү амьсгалын дасгалаа хийгээ гарсан учраас одоо цаашаа үргэлжилж юм муухай зүйл болохгүй. Тэгээ би өөрийнх нь бас бурууг ойлгоод энэ үйл явдал ингээд эрэг сайхан өндөрсөн байдаг юм аа. Тэгэхээр энэ стресстэй үйл явдлыг одоо дааж чадсан гэсэн үг тийм. Дааж чадахгүй бол энийг бол ингээд цааш нь сумжруулаад бодоод уурлаад ойлголцож чадахгүй ингээл яваал мэдрэлийн системдээ дахин нэг хаалга, дахин нэг тайбыг ингээд нээж байгаатай адилхан байдаг. Яа, тайвшруулах дээр бол үр нөлөөг ингэж хүртэж явдаг шүү л гэдгээ хэлгээд байгаа. За тэгвэл энэхүү мэдрэлийн системийн хүчин чадлыг хэрхэн нэмэгдүүлж өөрийн дотоод цаваа тэлэх юм бэ те? Стресстэй үйл явдал болсон ч одоо тэрэнд үдирдэгдэж хэр баргийн стресс шиг санагдахгүй, хэр баргийн зовлон шиг санагдахгүй байх. За мөн аз жаргалаасаа цухтаахгүй тэрхүү аз жаргалын гайхалтай гоё мэдрэмжүүдийг хэрхэн мэдэрдэг болох вэ? Тухай одоо ярив. Тэгэхээр энэ бол бидний мэдрэлийн системийн хүчин чадал эмзэгшилтэй баг тусмаа одоо бид нар аз жаргалын мэдрэмж сэтгэл хөдлөл ингээ үүсэх үед цухтаагаад идэг. Зовлонгоос цухтаад юм биш аз жаргалаасаа бас цухтаадаг гэдгийг одоо маш сайн ойлгоо. Бие засаад гэрээ засаа төрөө засаа гэж бие хамгийн түрүүнд засахын тухайд бол энэ хөө мэдрэлийн систем болон зүрх судасны системээ ойлгох эдгээрийг одоо багтаамжийг нь өрөөд байгаа өндөр ачааллуулад байгаа зүйлсүүдийг ойлгох хэрэгтэй. Тархич ерөөсөө бидний процессор энэхүү компьютер байгаа шүү дээ тий. Тэгээ мэдрэлийн систем болохоор тэр компьютер руу сигналуудыг оруулж өгдөг цахилгааны утаснуудаа маал гэж ойлгох хэрэгтэй. Тэгэхээр энэхүү компьютерийг өндөр ачааллуулад тэрхүү сав буюу зайнаас нь идээд байгаа зүйл юу юм бэ гэхээр таны шийдэж чадахгүй байгаа асуудлууд таны биелүүлээгүй гэхдээ хүнд өгцөн байдаг амлалтууд байдаг. Эдгээрийг бол одоо яаралтай шийдэх шаардлагатай. Тэгвэл компьютероор бол ингээ олон жижиг тайбууд нээгээд тэр нэг тайпан дээр нь одоо YouTube-ээр кино яваад нөгөө тайпан дээр нь дуу яваад тэг хажуугаар нь том програмууд ингээд компьютер дотор зэрэг ачааллаад байна л гэсэн үг. Тэгэхээр энэ бүхэн нийлээд шийдэж чадахгүй удаан явчаар бид нэр burn out буюу тэр гацалтанд ороод юу ч хиймээргүй болдог тэр их аюултай зүйл рүү унаад идэг. За тэгэхээр энэ хүү хасаалттай байгаа тайбуудыг хэрхэн хаах вэ гэхээр манайхаа ерөөсөө шийдвэрийг л их сайхан гаргаж сурах хэрэгтэй. ертөнцөд итгэж сурах хэрэгтэй. ертөнц буюу та өөртөө таны сүнсэндээ итгэж сурах хэрэгтэй те. Хэрхэн юм бэ гэхээр та одоо хоёр шийдвэр байлаа те. Тэр хүү хоёр шийдвэрийг алийг ч гаргасан буруудахгүй юм аа. Аль ч замаар нь явсан та зөв юм аа гэд аль болох шийдвэрээ гаргаад өөрийнхөө сэтгэлийг амрааж явах хэрэгтэй. Одоо бид нар ингээд хин нэгэнд мөнгө зээлжээд буцаагаад тэр мөнгөө авч чаддаггүй те. Тэр яагаад тийм хэцүү юм бэ гэхээр тэнд маш том нэг програм нэг тайбыг ингээ ачааллуулсан байгаа. Тэгээд ингээ хизээ өгөх нь мэддэхгүй үргэлж ингээ бодогдоод аюул занал хийлэл шиг ингээ мэдрэгдээд идэв шүү дээ. Тэгэхээр тэр асуудлуудыг
одоо сэтгэлдээ зэгцлэх хэрэгтэй. Тэрхүү сэтгэлдээ зэгцлэхийг юу гэдэг вэ гэхээр энийг бас утас таслах бясалгалч гэж хэлдэг. Тэ одоо тэрхүү шийдэгдэж чадахгүй байгаа асуудлаа ингээд сэтгэлдээ төсөөлөд хараад тэр асуудалтай нэг утсаар холбогдсон байна. За эсвэл тэрхүү асуудал таны өмнө том хаалга портал ингээд нээсэн байна гэж сайн төсөөлж бодоод тэр утас нь ямар байна, яаж мэдрэгдээд байна, таны бие махбодын одоо аль хэсэгтэй холбогдчиход байна те. Тэр бүхнийг мэдрээд за тэр үйл явдал бас ямар сэтгэл хөдлөл, ямар айдас, ямар багын травматай холбогдчиход байна гэдгийг бүгдийг нь мэдэрч дотроо сэтгэлтэй ингээ уншилсны дараа тэр хаалгыг хааж байна. Тэр утсыг тасалж байна гэдэг. Энэ бол надад бүр маш их бас сайхан үр өгөөжтэй нөлөөтэй байсан. За тэгээ хизээ нэгэн цагт хүнд өвчийсэн амлалт байдаг бол тэрээгээ биелүүл гэж хичээж агаарэ. Хэрвээ би амлалтаа биелүүлж чаддаг бол анханасаа амлалтыг битгий өгж агаарэ. Амлалт бол энэ үед биш юмаа гэхэд л хизээ нэгэн цагт биелэгдэгээл жирэгчдэг нэг шувуу гэж ойлгох хэрэгтэй шүү. Тэгэхээр өөрийнхөө одоо үг хэлэнд их анхааралтай байснараа одоо бид нэр мэдрэлийн системээ хит их ачааллуулахгүй байдаг. За тэгээд мэдрэлийн системийн хүчин чадлыг нэмэх маань юутай холбогддог вэ гэхээр бидний газар мах бодиттой холбогддог. Энэ нь болохоор яс болоод лимпи систем булчинтай холбогдож идэг. За тэгэхээр лимпи систем яс булчин гэдэг ингээд бодоод үзэхээр дандаа бидний хундаан буюу одоо барилгаар бол дотоод арматур, төмөр арматур гэж хэлдэг шүү дээ. Тэр маань агаад тэгэхээр энэ бидний биеийн дэх тэрхүү газар мах бод маань идэвхтэй байж ич бид нар газардуулахтай сайн байж ич одоо мэдрэлийн системийн тэр хүчин чадал нь өндөр байдаг. Мэдрэлийн системийн багтаамж өндөр байж чадна. Зүрх судасны систем зөвөр ажилласнараа бид нэр зүрхэн дээр илүү төвлөрөх зүрхний хүсэл минь яг юу юм бэ гэдгийг ойлгох боломжтой болдог. За тэгэхээр газар мах бодоо тэнцвэржүүлэхийн тулд бид нэр зайлшгүй одоо дасгал хөдөлгөөнийг хийж явах хэрэгтэй. Хэрхэн ясны системээ хамгаалах юм бэ гэхээр хүчний өсөрж твцдэг одоо тэр дасгалуудыг хийж иж хасаа ашиглаж ижил би илүү бат бөх байх ёстой юм байна гэд ясны сэргийлтээс сэргийлдэг гэдэг шиг. Ерөөсөө энэ мэдрэлийн систем зүрх судасны систем гэдэг чинь яг бид нэр одоо фитнест яваад булчингаа хөгжүүлдэг шүү дээ. Булчин тодорхой хэмжээний гэмтэл аваад буцаад идэхдээ илүү бат бөх том болж идгээд байгаа тий. Тэгээд ингээд гой хэлбэр галбирыг үсгээд гой харагддаг. Яг үүн шиг бид нэр мэдрэлийн системээ тайван байлгах мөн энэхүү хүчин чадлыг нэмэгдүүлэх бол ерөөсөө байнгын практистэй. Мэдрэлийн систем ч одоо 3D таны бие дээр ингээл задлаад харуул байж л байгаа зүйл шүү дээ тий. Тэгэхээр яг ингээ булчингаа хэрхэн хөгжүүлдэг шиг за энэ мэдрэлийн систем гэж байдаг юм байна. Би бол одоо миний бодол мэдрэмж биш юм байна. Энэ хоёр надад орж ирээд байгаа зүйл чинь ерөөсөө л энэ хоёр системийн ажиллагааны үр дүн юм байна шүү дээ гэд өдөртөөлөхгүй өөрийн ухамсартай байгаад эдгээрийг ажиглах хүний төлөө үйлдэл хийж явах нь айгүй чухал байдаг. Тэгэхээр бид нэр энэ газар мах бодоо идэвхжүүлэхийн тулд дасгал хөдөлгөөнийг хийх хэрэгтэй байгаа нь. За би яагаад ингэ мэдрэлийн системийг судлах болсон юм бэ гэхээр би бол өөрөө бүр маш мэдрэлийн системийн хамгийн залуу хүн тусаж болох хэцүү өвчнөд байсан. Тэр нь болохоор экзема буюу одоо юм арсны өвчин те. За одоо эвгүй зураг ингээд та харуулъя. За энэ дээр болохоор ингээд яг та хэд харуул энэ мэдрэлийн систем буюу судснууд нь хаана их байдаг. Яг тэрүүгээр ингэж миний хашил гардаг байсан. Тэгэхээр би бол маш юм өндөр мэдрэлийн системээ ачаалуулдаг те. Тэр мэдрэлийн систем өндөр ачаалттай байгаа болохоор юм болгонд ингээ сэтгэл хөдлөлөө гаргаж юм болгоныг маш юм хүн дээр хүлээж авдаг, өөр дээрээ хүлээж авдаг ийм байлаа. За тэгээд амьсгалын дасгал, бясалгал, йог манал энэ бүхнийг эдгээхэд тусаасан. Тэгээ одоо бүр ингээ 100% идэвхжлээ гэж хэлж чадахгүй. Мэдээж ингээ өндөр ачааллыг авах үед бол заримдаа захтандаг, заримдаа би ингээ улаацсан л явж идэг. Тийм учраас энэ бүхэн нь хэвийн юм байна. За би мэдрэлийн системийнхаа одоо тэр багтаамжийг дээшлүүлж байгаа юм байна гэж ойлгож явдаг. Энэ асуудлаа шийдэхийн тулд өөрийн дотоод сав буюу тэр мэдрэлийн системд хадгалаастай байгаа амлалтууд шийдэж чадахгүй байгаа асуудлуудаа нэгдүгээр шийдсэн байна. Юу миний энергийг хүрээд байна вэ гэдгийг тодорхойлж мэдсэн. Хоёрдугаар талаар газар мах бодийг хамгийн сайн идэвхжүүлдэг зүйл мэдрэлийн системийг тайвшруулдаг зүйл бол ерөөсөө л байгальдаа гарах байдаг. Зүгээр л тэнд очиж суух те. Байгаль тэгээд биднэрт өөрөө хэлдэг. За одоо ингээд чиний мэдрэлийн систем тайван боллоо, явах цаг боллоо гэд.
Ингээд харахад бол ерөөсөө дээшээ алхахад нэг 30 минут, дээр суухад нэг 15-20 минут, тэгээ буугаад ирэхэд 30 минут гэд ерөөсөө цаг гарангийн л юм байдаг. Та 7 хоногт ядахнаа нэг удаа ингээд байгальдаа гартгүй бол ерөөсөө мэдрэлийн систем хизээж тогтвортой багтаамж нь өндөр байна гэд гих ямарч боломж байхгүй. За тэгээ хамгийн сүүлд хэлэх мэдрэлийн системийн багтаамжийг өндөрсгдөг арга бол ерөөсөө та өөрийнхөө комфорт зоноос гарах тэр айцаа ялах байдаг. Тэр айцтайгаа үнэмлэхүй нүүр тулах. За мөн тэрхүү зүрх судасны системийн үйл ажиллагааны үр дүнд ямар сэтгэл хөдлөлүүд үүсээд байгаа нэ түүнээс цухтаахгүй мэдэрч сурах. Бид нэр ингээ харанхуй шин бол айдаг ч юм уу, ганцаарддаг ч юм уу, тиймэрхүү мэдрэмжийг авдаг те. Нэг үйл явдал боллоо, ууралж уцаарладаг. Тэр мэдрэмжээс ерөөсөө цухтаах гэж битээ оролт те. Хин нэгэнтэй төрүүлэн уцаар ярих ч юм уу. Эннээс илүү үүнийгээ мэдрэх байдаг. Мэдрэлийн системдээ энэ аюулгүй юм аа гэж ойлгуулж байгаа гэсэн үг. Бид нэр мэдэрч ийн, анзаарч ийн, ажиглаж ийна гэдэг чинь мэдрэлийн систем аюулгүй юм байна. Энэ хэмжээний би бол ачааллыг даах чадвартай юм байна. Инглигээд би шатаад хүчгүй байна гэдгээ ингээд ойлгож эхэлдэг. Учираас энэ бол ингээд practice бас процесс байдгийг шүү гэдгийг манайхаа ойлгох хэрэгтэй. Нэг өөрийгөө чаленж хийж өөрийгөө чадах уугүй юу гэдгийг шалгаж бай. Мөн дээрэс нь өөрийнхөө комфорт зоноос гарч ий. Ингэснээр л бид нэр мэдрэлийн системдээ за ганцаараа аялал хийх нь аюулгүй юм аа, ганцаараа уул руу алхах нь аюулгүй юм аа гэж ингэж ойлгуулж баг багаар одоо багтаамжийг нэмдэг. Тэгээ энэ дээр бидний гаргадаг нэг алдаа болохоор гинт огцом эгоогоороо одоо айгүй том экстрим алхмуудыг хийх гэдэг. Мэдрэлийн систем тэгвэл түүнийг хит өндөр аюултай гэж үзээд өөрөө тэр тогны утас шиг зүйлс маань жижиг хэсгүүд нь ингээ шатчдээ шүү. Манайхаа шатчхаараа мэдрэлийн систем болон хүний тархины нейрон дахиж сэрэгдэггүй. Бага хэмжээний ч болтгоо үлдчихийж дахиж тэр нь нөхөн сэрэгжиж бид нэр илүү мэдрэлийн систем маань өндөр ачаал даах чадвартай болдог. Экстрим үйлдэл хийх үед болохоор тэр нь бүр ингээ шатчдаг гэсэн үг шүү. Тэгэхээр том травманы дараа зарим мэдрэлийн системүүд ингээ шатчдаг, хизээж сэрэхгүйгээр хүчдэг гэсэн үг. Тэгээ бусад одоо энэ эд эсүүдийг бодвол эд эсүүд чи өөрсдөө дахин хуваагдлаараа шинээр үүсэх боломжтой бол мэдрэлийн систем болон тархины нейрон шинээр үүсэх боломжгүй. Харин жоохон ч гэсэн тэрийг үлдээж иж тэн дээрээ нөхөн төлжиж илүү төсвөртэй, илүү одоо capacity буюу тэр багтаамж нь өндөрсдөг юм шүү гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэгэхээр бага хэмжээний шатаагаад түүнийгээ буцаагаад эдгэх ийм үйл ажиллагаа хийж явах шаардлагатай гэсэн үг. Тэгээд төлбөртэй группийн тухай ярив да манайхаа. Би сая өөрийнхөө экзама хүчнийхэн тухай ярьлаа. Тэгээ энийг гол эдгээсэн миний арга бол tapping meditation байсан те. Манай 4-р сарын сургалтын маань сэдв бол мэдрэлийн систем байсан. Өөрөө би одоо энэ сургалтаа болохоор групптэй онлайнаар 2 удаа орсон байдаг. Яг энэ мэдрэлийн систем зүрх судасны системийн тухай те. Мэдээж YouTube-ийн нэг бичлэгээр одоо энийг ингээ бүгдийг нь ярих боломжгүй. Гэхдээ хангалттай хэмжээний мэдээлэл өгсөн байх гэж бодож байна. Та илүү дэлгэрэнгүй орж ирээд тэр tapping meditation гэж юу юм, мэдрэлийн системийг тайвшруулдаг энэ бяцлал юу юм бэ гэдгийг мэдэх. За мөн дээрээс нь одоо сургалтын маань бичлэг хадгалагдсан байгаа. Түүнийг үзэх. За өмнөх орсон 2 сургалтын бас бичлэгийг үзхийг хүсэж байвал манай групп нэг дээрээ Soul Sister Community гэдэг Facebook дээр байгаа. За төлбөртэй групп учраас төлбөр төлөгдөж л хүсэлт нь авагддаг юм шүү гэдгийг ойлгоорой. Тэгэхээр дараагийн бичлэгээрээ бас дахиад энэхүү мэдрэлийн системээ ярина. Энэхүү мэдрэлийн системээ бас өөр нэг өнцгөөс өөрийнхөө ойлголтоор би та хэдтэй ярьж өгөх амлаж байна. За дараа уулзцагаа. Баяртай.